Сайн байна уу? Айхо зэхо подкастын 6 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаараараа бит хоёр Монгол ардын дуу айн ана дууны түүх болон судалж тэмдэглэж үлдсэн зүйлс юу байна вэ? Тэр бүгдийг уншиж судалснаа. Мөн өөрсдийнхөө хувьд ямар мэдрэмж төрсөн, ямар сэтгэл төрсөн тухайга ярихаар бэлдсэн юм аа. За ерөнхий энэ дууны тухай та ярьж өгөөч. За юу айн ана гэд Монгол ардын дууны тухай ярих юм бол эхлээд түүхний ярьсан дээр хаа гэж бодож байна. Тэнгүүд түүх нь одоо айн ана гэж ямар учиртай дуу вэ гэхээр хүүгээ алдсан эцгийн гуниг харуулслын дуу гэж яриад байхгүй. Төвч хэлэх юм бол. Тэнгүүд 1911 оны одоо эрх чөлөөний хувьсалт тэмцлийн удирдагч Чим ан хан дөржийн зохиосон дуу гэдэг. Тэгээд дууныхаа яг зохиогдсон үүх түүхийг ярих юм бол 1904 онд Монголд 13 дугаар Далай лам төвдөн жамц ирсэн байгаа юм л та. Тэгээ ирчээд тэр тухайн ирсэн жилийнхаа өвөл энэ Монголд энэ Вангийн хүрээнд өвлөдсөн юм байна. Тэр өвлжих зуур нь болохоор Чим ан хан дөрж өөрийн хүү данзан жамцыгаа Далай ламд шав оруулжтэй. Тэгэд Далай лам хүүгийн ихэд магтаад ерөнхийдөө ном эрдэм сурж сайжрахгүй байна. Цаваа сэргэлэн хүү байна гэж сайшаасан байна. Тэгээд өвлөн өнгөрөөд хавар болоод Далай лам нутаг буцхаруулжтэй. Тэнгүүд нь Чим ан хан дөрж хүүгээ дагуул болгоо явуулж. За миний хүү Эрдэнэ номтой сайн лам болгож өгөөрэй гэд явуулжтэй. Тэгээд нутаг явах замдаа Далай лам Бээжингээр дайрж Манжин хаанд тай уулзах байсан юм. Тэгээд Бээжинд очиод хэд хоног саатах хооронд тэр Чим ан хан дөржид одоо өсч сансан те Манжин ноёд болон тэр Чим ангийн хүүд хатаархсан төвдөл ламнар хоорондоо өгсөө өвлж чад хүүг нэр нь цаазлах ялдуун гацсан юм л. Тэгээд хүүгийн цаазлаад толгойг нь авсан юм. Тэгээ удалгүй Чим ан хан дөржид Бээжинд дуудаад тэгээ дуудсан зарилгаар нь Чим ан очсон ч очсон чи сайхан ингээл дайлцайлал те ширээ зассан. Тэгсэн чил цайлаа суужсэн чи удалгүй энэ төмөр царан дээр ингээ хадгаар бүтээсэн ингээл юм орж ирсэн гинэ. Орж ирэл өмнө тавиад та зоог хүрт гэсэн. Тэгэл ханд ван нөгөө зоогийн хүртгэл яг тэр бүтээлг ингээл согсон чи хүүгийнх нь толгой байсан гэж байна. Яг ингээд нөгөө нэг юм бичлэгнүүд төр байгаад байдаг шүү дээ. Яг тийм зураг нь зургийг хартлын зарсан юм. Тэнгүүд нь хүүгийнх нь толгойг харсан ханд ван ямар ч сэтгэлийн хөдлөлө гаргаагүй гэж байхгүй тэр хүмүүс юм. Ил гаргаагүйгээр. Гаргаагүйгээр ингээ харж суужсэн нь хүүгийнх нь толгойг хатганд нь боогод аваа гарсан юм. Тэгээ гараал тэр Манжин ордноос гараад явж хатал нөгөө хамт явсан хүмүүс байгаа шүү дээ. Монгол хүмүүс хүлээж аваад нөгөө хүүгийнх нь толгойг хараад тэд нь цочирдэн шүү дээ. Сүүдмэд болсон юм л дээ. Өөжтүүлэл. Тэнгүүд нь ханд ван хэлсэн гэж. Та нар хариунд бити муугаа үзүүл. Мордыг л. Тэгэл ер нь нутгийнхаа зүг явсан юм л. Тэгэл явсаар гал ухаан жилүүг тавьсаар гал нутагтаа ирэл өвгөн багштайгаа ярилцж байгаа хүүгийнхэн толгойг ёс төртөөр хөдөөлүүлсэн гэж. Тэгэл хөдөөлүүлчихэл дараа нөгөөд хүүгээ тэгж гашуугаар харамсалтайгаар алдсан ингээл дотроо хорсол гашуудл зэрэг яваалаа шүү дээ. Тэгээд байж нэг шүн ингээ сайхан зүүдэлсэн гэж аахгүй. Тэр зүүд нь ямар учиртай гэсэн чинь хүүтэйгээ хоёулаа хамт ингээ тоглож яана эргэлж яана гэдэг зүүдлээ зэрсэн баг. Тэгээд зүүдэлж яг өглөө нь босоод жоохон сэтгэл санаа нь тогтворгүй. Гэрийнхээ урд толгой дээр гараад жоохон агарлах маягтай гарсан юм л. Тэгсэн чинь яг тэр Вангийн хүрээнийх нь зүүн талд байдаг мэж бол гэдэг байт юм. Тэр мэж уулынх нь ингээд ороод өөр ингээд зэрэглээ татсан байх ингээд харж сууж байгаад яг энэ айн ана гэдэг дууны эхний дөрвөн мөрт нь буюу эхний төрөл нь орж ирсэн гэж. Тэгэл орж ирэнгүүт нь дотроо хадгалчаал гэртээ орж ирэл үргэлжлүүлэн бичгийн ширээний ард суугаад үргэлжлүүлэн зохиож дуусгасан гэж. Тэгээ яг дуусгачаал тэр өдөртөө өвгөн багшинд очсон гэж аахгүй. Өвгөн багшинд очиод өөр ч ингээ хүүгээ зүүдлээ гэж зүүдээ ирсэн баг. Тэнгүүд бас нөгөө өвгөн багш нь тэр хоёрыг жаргал савлангаа ярилцдаг. Тэгээ өвгөн багш нь сэтгэлийн засгаад
нэг шил ганцаар юу арх гарч гисэн бол. Мгм. Тэгээ нөгөө өмнөх архинаас ханд ван 3 татчаад би бас нэг хүүдээ зөөрүүлж ийм нэг дуу зохиолоо гээд нөгөө зохиосон дуугаа аялж өгөөл. Тэгээд тэрнээс хойш энэ 8 оноо гээд дуулагдах болсон юм. Ер нь бол дууны түүх нь бол Мгм. ийм эмгэнэлтэй ч юм шиг те. Мм. Дууны түүх байна да. За шүлгийн хувьд болонгууд энэ доо маань Тэнгүүд энэ айнана гэд дуу нь нэр юу штэ. Дууных нэр. аха Тэрний тухай мэдж байна шээ. намаа. За энэ дууных нь нэрнийх нь хувьд болонгууд нэг хүүгээ нэг багтана ханд ван хатантайгаа хоёлаа нөгөө хүүгээ нөгөө хөөртөд нэг нана гэж одоо нөгөө нэрнийх нь араас ч юм уу тийм ингэж нөгөө нэг хөөрдөж дууддаг нана гэж ингэж хөөрдөж ингэж одоо нөгөө нэг гэрээрээ гэр дотроо дууддаг гэсэн. Тэгээд энийг нөгөө нэг нана болгож дуугаа нэрсэн гэдэг баха. Тийм л. Ер нь их сурвалж төр тийм байл л дээ. Яг хөрж дуудаг гэсэн те. Миний муудын төр боргоо айнана гэж ер нь эрхлүүлдэг байсан юм байл. Тэр утгаараа айнана гэж нэр өгсөн гэж. Тэгэд дууны хувьд бол ийм л түүхтэй гашуун түүхтэй дуу байна л да. Яг ингээд шүлгийнх нь хувьд талаад үзэнгүүт за зүүн ууланд нь зэрэглээ байна хөө нана минь ээ. Зүглээд очисон чинь үгүй л байна хөө. Зүүд нойрондоо хоёулаа байна хөө нана минь ээ. Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна хөө. Урд олонд зэрэглээ байна хөө нана минь ээ. Угтаад очисон чинь үгүй л байна хөө. Унтах нойрондоо хоёулаа байна хөө нана минь ээ. Унтаад сэрсэн чинь ганцаараа байна хөө. Таваараа суухтаа хоёулаа байна хөө нана минь ээ. Тамийн үдэнд очиход ганцаараа байна хөө. Ингээд суухад хоёулаа байна хөө нана минь ээ. Эрэлгийн үдэнд очиход ганцаараа байна хөө. Хэл яалч гэлнэ гоо хараслаа тий. Тэгэл хоос мэдрэмж авсан. Тэнгүүд ханд вангийн хүүг яагаад тэгж толгойг нь авсан бэ гэхээр бас юм. Тэнгүүд тухайн манжин иргэшээлд байсан монголчууд те. Тэнгүүд ханд ван болохоор өөрөө тийм манжиг эсэргүүцдэг хүн байсан байл л те. Тэнгүүдээ тэрийг шууд илэрхийлждэг. Ямар ч манжийн ноёд ихсдийн өмнө тэрийг шууд чулуухан хэлждэг. Тэр тийм учраас ер нь манжууд их дургүй байсан. Тэгэл яаж гişөөгөө авах вэ? Нэг сануулга болгож үлдээх үү гэж яагаад ер нь ханд ванд ч гэлтгүй Монгол ноёдод тийм сануулга болохын үүднээс хүүгийнх нь толгойг авсан гэдэг байна. Тэгтээ нөгөө нэг яг сүүлд нөгөө Монгол гээд уран сайхны кино үзээд. Тэгээ би тэр киног 2 удаа үзсэн. Яг ингээд саяыг ингээд та нөгөө нэг Монгол ноёдод ингээд хүүгийнх нь толгоогоор юм хэд ингээд нэг сургамжтай үүнээс цааш гэдэг зүйлийг өгсөн ингээд хэлэнгүүт ингээд санагдаж байгаа байхгүй. Яг нөгөө Монгол гээ киноны төгсгөлд спойлер гаргаж байгаа шүү. За. Монгол гээ киноны төгсгөлд нөгөө нэг хүү ингээд яг юм Монгол ноёдын хүүгүүдийг ингээд нэг юм бацаалаад аваад үзсэн байдаг нэг тийм хэсэг гардаг байхгүй. Тэгээд яг ингээд амар олон Монгол ноёдын хүүгүүдийг ингээд зүгээр л энэ ноёд чинь ингээд хүүгүүдэд зарцсан шүү дээ. Тэгээ энэ хүүгүүдийг бол би одоо үгүй хийж чадна гэд манжийн ноёнд хичээлдэг. Тэрээс юмсаа ингээд гол дураал авчиж ижилээ. Одоо яг тэрээс санаанд орж ийн ёо. Тэнгүүд яг манай зарим уртын дуу ч гэсэн бас яг энэ тийм иймэрхүү түүхтэй холбоотой л. Дараа нь яг тэр түүхтэй дуу хоёлаа ярих. Тэгэл яалчгүй цаг үеийн тийм байсан тий. Тэгэл яалчгүй манайх хэрэгчлөөгөө олж авсан л та. Энэний хүчинд. Хүүгээ алдсан тэр эцгийн үш хонцон бол яалчгүй бидний одоо энэ хэрэгчлөөг бол авчрахад их хөв нэмэр оруулсан шүү дээ. Эйгөө яа. Би энэ дууг анх яаж сонссон бэхээр манай нэг найз энэ дууны түүхийг надад ярьж өгчээсэн байхгүй надад ч гэж хичээл дээр ингээд ярьж өгчээсэн бид нарт. Тэгээд яг тэр найзынхаа яриаг сонсохоос өмнө би энэ дуу зүгээр л яг хайрын дуу гэж боддог байсан. Зүгээр л юм нэг зүүн ууланд зэрэглээ байна нана минь ээ. Зүглээд утсан чинь үгүй байна. Зүүд нойрондоо хоёлаа байна. Зүүдлээд ирсэн чинь ганцаараа байна гэдэг юм байна. Нэг бүтггүй хайр тий. Тийм бүтлгүй хайртай очирчаал ингээд нана энтригээд ангуутан за нэг эмхтэй хүнийг мөрөөдөөл дуулаад байна да гэж амар боддог гэсэн байхгүй. Сонсчод тэгээд яг найз маань ярьж өгөөд энэ дууны түүхийг ярьж өгөөд юм ерөнхийдөө бол энэ юм
хайрын тухай сэтгэвтэй тий ингээд нэг амраг хайраа санагалсан утгатай дуу бол биш юм шиг байлээ шүү. Энэ дууны утга нь бол ингээд юм Монгол ийм сайн ван ноёны ингээд хүүгээ алдаад харуулж явах үедээ гунхарч явах үедээ зохиосон дуу юм байлээ шүү гэд яг ярьж өгöd араас нь дуулжсэн. Тэгэл тэг тэрнээс хойш ингээд яг энэ дууны ингээд үгийг ингээ бүтэн уншингууд бүр амар гоостэй. Тааваараа суухдаа хоёулаа байна. Ай нана миний тамийн өөдөнд очиход ганцаараа байна хөө. Ингээд сухад хоёулаа байна. Ай нана миний эрэлгийн өөдөнд очиход ганцаараа байна. Йоо, зарс хийгээд авч юм. Харин зарс хийхэд байгаа байхгүй. Яг хэлэх нь бол тэгэл тухайн цаг үед ч бас хэцүү байж тээ. Угсаа тэгэл ийм таглаг нь авч хүүгийн толгой гараад чинь ямар царайны урд үзүүлэхгүй нэг чи одоо бүр юу гэсэн үг юм бэ те ёо сэтгэлийн тэр сэтгэл хөдлөлөө ил гарахгүй байна гэдэг амар барьсан байгаа. Тэгэл тэрийг барьсаар байгаа л яг энэ жанч хүүгийн даван дээр гарч ирээд нэг ханд ван тийм нэг тангараг байдаг шүү дээ. Хятад шаахан мөрөд жанч хүүгийн даванаас бүү гарга марал элчгний тураг гэдэг яг одоогоор сайн санахгүй яг тийм нэг тангараа хэлээл юу яг Монгол улсыг тусгаар тогтлох ус болгоно. Тэмцлээ эхлүүлнэ гэсэн. Яа энэ нас нэрээ. За хоёлаа дуучдын дуулснаар сонсч үзье. Дуугаа сонсч үзье тий. Хамгийн эхлээд санал болгох дуучны хувилбар болвол дууны хувилбар бол Хэрнэн цэцэг дуучныхыг сонсох байлаа. Та эсвэл Мөнхбаатар гавьяатыг санал болгох. Аавынх нь зохиосон дуу чинь эрэгтэй хүний таалаг сонсох. За. Хэцгээ. Энэ болохоор юу штэ тий нөгөө морин хуур чуулгын гостол дуучин юм.
아이고야. Юу бодогдсон бэ? Яг тэр түүхэн л бодогдоолаа юм л та. Өршлөгдөж байна бараг ингээд нүдэ анангат та нэг ингэчээсэн даа гэж. Тэнгүүд хүүг нь яг нэг хороосон үйл явцсан шүү дээ. Тэр нь бас сонирхол байд юм лээ. Тэнгүүд тэр Далай лам яг Манжин хаанд бараалхахар болохдоо зөвхөн энэ ханд банкийн хүүг шүү дээ 13 настай хүүг дагуулж хаанд нь бараалхна гэсэн юм байна л дээ. Зөвхөн тэр хүүг л ер нь тэр хүүд их сайн байсан юм лээ. Тэр утгаараа дагуулж бараалхна гэсэн чинь хамт явсан нөгөө төвд ламнар нь тийм үү 13 хүүг бацааныг барилж дээ. Бидрээс илүү үзлээ. Яаж зайлшуулах вэ гэж бодонгуудаа энэний аавд нь манжууд дургу те. Тэгээд хувилдангуудаа нөгөө Манжин хаан нөгөө бараалхахар явахдаа нөгөө бараалхахчгаа том нэр нөлөө өгөх одоо хүмүүс шүү дээ. Яг юм шар торгон ингээд даун дээгүүр алхаж явдаг байсан гэж байна л да. Тэгмэд хажууд нь дагуул болж байгаа хүмүүс болохоор хажууд нь дэвсэн ногоон даун дээгүүр алхах юм байна. Тэнгүүдээ яг бараалхахаар Манжин хаанд бараалхахаар тэр хоёрыг орох явцад тэр нөгөө ордны нөгөө хууль журам ёсыг нөгөө сахиулдаг хүмүүс нь чи энэ тэр 13 настай хаан дунгийн үед чи энэ шар торгон даун дээгүүр алхахад явж шүү гэмгүүд хүү яг тэр хэлсэн ёсоор нь Далай ламыг дагаад явцсан чинь дараа нь тэгээ Манжин хааны хууль ёсыг үл тоолоо тэгээд цаазаар авах ялд унсан бил. Яг бол тэр даун дээгүүр алхах ёсгүй алхвал цаазаар авах хуультай гэд Манжин хуулиндээ бичигдсэн. Тэгээд ялч нөгөө цаазын ялд унгаад толгойг нь авцсан байлээ. Тэгмэд бас амар хуульцсан байна. Тэгэл яг ингээд сая ингээд дуун ингээд явж байгаат мөнхөж гавьяа ингээд дуулж байгаа сонсонгууд нэг тийм киноны үйл явдал юм шиг те яг ингээд төсөөлөгдөд байгаа байхгүй юу. Тэгээ яаж ч л өгнүүд нь бүр ямар амар юм бэ ёо зүүдлээ зэрсэн чинь ганцаараа байна хөө. Зүүд нойрондоо хоёлаа зүүдлээ зэрсэн чинь ганцаараа байна. Тэгэл бас түүх нь бол яалчгүй арай кино зохиолч цаашаа шүү дээ. Өөрөө дүрмж байна те. Тэгэл 13 настай хүүхэд одоо юу гэдэг тэр энэ замаар явгонгод л тэгэл дагаад явчихсан. Далай лам ягаад үгүйсгэж чадаг бодвол нөгөө хууль журам нь юм гээл гэсэн л байна. Дараа нөгөө цаазаар авах болонгод тэр уулз шүү дээ уулзсан ба. Ягаад ингэж гэсэн чинь тэгээ Манжин хуулиар ороод тэр нөгөө ордны ёс журам хариуцсан хүн чи ягаад энэ хүүхдэд ингэж шар даавуугаар алах гэж хэлсэн гэсэн чинь нөгөөд нүггүй би юу гэж хэлэхэд би энд насаар ажилласан тэгж хэлээгүй наа хөө гэж өөрөө тэгсэн гээд уулзааруулаад мэдээж хэрэг одоо нөгөө нэг хувилцсаад шүү дээ тий. Тэгэл яалчгүй толгойг нь авсан. Тэгээд яг цаагаараа Манжууч бас толгойг нь авахтаа сануулга болгоод авсан гэж аахгүй тий. Хаантон бидрийг яасан их эсэргүүцдэг. Яг нь чамд сануулга бол бусад Монгол ноёдч сануулга бол гээд толгойг нь авсан байгаа юм л да. Тэснийхээ үр дүнд сануулга ус бүр хилэнгийн бадруулаа. Тэгээд айуу яа. За одоо мэддэг хон болсноос хоо. за тийм. Надад бол энэ хөлбөр айгуух таалагддаг нөгөө шанс хөгжим их тийм над ч гэсэн бас яг өөрийнх нь нэг гоё өгөнч тод тий. Тэгэхээр мэддэг гоё нэг торлох зүйл айгуу сайн санагддаг.
За ингэж дуусчих юм да. Тэгэл яалчгүй хүүгээ алдсан эцгийн харуулслахгүй юм даа тий. Амар мэдрэгдэж байгаа. Зүүн ууланд зэрэглээ байна хөө. Айн анаа минь ээ. Зүглээд утсан чинь үгүй байна. Юх. Амар их найдвар тэгээд хүүгээ мэдээж ирийг алс хол мордуулж явахдаа тэр хүн ихтийн бодож явсан байж таарна шүү дээ тий. Ийм л хүүгийнхэн толгойг харна гэж төсөөлөхгүй. Тэгээд яг очиход яг ингээл зэрэглээ шиг үгүй байгаа. Тэгээд Бээжинд очихгоор хил хөрвүүлээд хил аваад Бээжинд рүү явахдаа ерөнхийд бол тийг уулсан гэж хэлсэн бишсэн байна гэж ер нь дотроо бол гадралчээсэн гэж байгаа юм. Гэтэ ямар хоо янзаар тий байхс над тэгэхгүй юм л тий яг тухайн хүнд юу мэдрэгчээсэн тий. Ямар ч зэн дууг нь харангууд хэмзэглэл тий. Тэгээ ер нь л ямар ч уран бүтээл нэг хүний нэг зохиогчийн нэг эмзэглэлээс л илүү үүдээд гарсан байдаг л та. За бит хоёр ингээд айн анаа Монгол ардын дууг сонсогчийн зүгээс сонирхогчийн зүгээс уншсан, сонссон, мэдсэн зүйлсээ хуваалцаж мөн өөрсдийнхөө сэтгэгдэл мэдрэмжийг хуваалцлаа. Хамтран ажилласан Жонар музейн хагч нартаа баярлалаа. Баяртай. Монголын ардын урлагийн тоглолт Морин хурын музей, Морин хур урлаачийн урлаг нэг дороос үзхийг хүсвэл Жонон хар музейд тавтай морил. Манай хаяг Сансрын колонкоос иймарт явах зам дагуу Эрцэнгагийн замын эсрэг талд Палазо офисын 101 дот. Манай Монголын Морин хурын Жонон хар музей. Тэгээд ерөнхийдөө Морин хурын одоо үх түүхийг судалж, за ер нь баримт материалыг судалж, цаашдаа бас Морин хурын одоо мэдээж хөгжил нь маш хурдтай явж байгаа. Тэгэхээр тэрэн дээр тулгуурлаж бид нэр одоо энэ музейг байгуулсан байгаа. Тэгэхээр энэ музейн одоо үйл ажиллагаа маань өнгөрсөн жилээс бол ингээд аль биесээр ингээд явж байгаа.